Сайн байна уу? Бид Nest Education ахлах сургуулийн IT пассворд шалгалсан тэнцсэн сурагчтай. Би бол 11 анги сурагч Барамбатрын Цэрэлог. Баяр сайхны ондрол. Харин намайг 11 анги сурагч Золбоо гэдэг. Намайг Хансандэр гэдэг. За тэгээд дэргэдээ бол бидний яг шалгалт өгсөн зорилгыг өвөөгөл мэдээж бид нэр өөрсдөө нэг сөрж үзэх байсан. Алаа хүнд зүдрээ ороод даван тулханлаа хичээгээд зориод тэгээд ирээдүйд бидний энэ давуу тал өнгөс байтаар энэ хүч шалгалтыг зорж орж тэгээд тэнцсэн байгаамаа. Шалгалтанд ер нь маш удаан хугацаагаар 2 сарын хугацаанд бэлдсэн болохоор шалгалт бол надад нэг тийм хүн санагдаагүй. Манай сургууль IT пассворд шалгалт өгөхөө өмнө 2 улирал 7 хоног болгоно нэг удаа хичээл орж IT пассворд бэлддэг байсан. Бас маш сайн бэлдсэн юм болохоор шалгалт өгөхөд бол маш хялбар байсан. Тэгээд ерөнхийдөө бол яг яаж хийвэл гэхийн зүгээр амаргүй гэдэг классанд ярих юм бол зүгээр ингээд лог класс нь ойлгоод үндсэн суурийн дөнгөтэй хамгийн гол нь тэр тохоон тавьсан өгнүүдийн зүгээр ингээд англи утгаар нь ойлгоод байгаа юм бол ерөнхий энгийн байсан жоохон ингээд энгийн нэр 50 логкерс хүлээгээд жоохон бэлгэлтэй орчин бол тэр гайгүй шалгалсан байсан. Шалгалт өгөх өдрөө яг цагтаа ирээд хүрэж ирэхэд ер нь боломжийн тэгээд нөгөө IT паркийн яг ингээд орчин аягүй гой цэвэрхэн тухтай. Тэрнээс гадна дунд сургуулийн таад маань эсвэл ахлах сургууль самаагүй ерөнхийдөө бити аягараа бити ингээд сүр дээрээ ингээд зөрөгтэй байгаад өөрөө даун тулаад хичээх гэсэн бодолтойгоор энэ хөшөлтийг өгөөрэй гэж хүсэж байна.